Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бие тамирын спортын хороо болон өсвөрийн шгшээ багийн тамирчдын ажил амжилтаа тайлагнах спорт өдөрлөг 2017 гала тоглолт өнөөдөр боллоо. Энэхүү өдөрлөг гала тоглолт тус дүүргийн 25 жилийн ой тус дүүргээс дүүргийнхээ хэмжээнд энэ он дэвшүүлсэн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохиогдсноороо онцлогтой байлаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бие тамирын спортын хорооноос өнгөрсөн 2016 онд 97 удаа спортын үйл ажиллагаа зохион байгуулж давхардсан тоогоор 1823 байгууллагын 42385 иргэд тамирчдыг хамруулжээ. Тэгвэл тус дүүргийн засаг даргын дэргэдэх өсвөрийн шгшээ багийн тамирчид нэрэмжт болон хот, улсын, олон улсын, төв дэлхийн чанартай 79 тэмцээнээс 353 багц медаль хүртсэн бол Чингэлтэй дүүргийн тамирчид Монголын бүх ард түмний спортын 14-р наадмын пара спортын төрөлд 6 алт 3 мөнгө 3 хүрэл медаль хүртэж 21 аймаг 9 дүүргээс шалгарч тэргүүн байр нийслэлийн иргэдийн спортын 5-р наадмын шгшээ тэмцээнд төрүүлсэн зэрэг амжилт үзүүлжээ. Чингэлтэй дүүргийн засаг даргын дэргэд өсвөрийн шгшээ багуудыг 2009 онд анх 4 төрлөөр байгуулж ижээ. Тэгвэл өдгөө 13 төрөл болон хөргөжиж 300 орчим өсвөрийн тамирчид шгшээ багт хичээлж байна. Эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эмнэлгийн байгууллагын асуудал биш. Одоо иргэн бүрийн байгууллага бүрийн асуудал. Тэр дундаа одоо өсвөрийн хүүхд багцуудыг бас эрүүл зэрэг бие балдартай байх асуудал яжаашгүй одоо биеийн тамирын спорт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудал чухал юм аа. Тэгээ энэ чиглэсэн одоо иргэдийн наадмууд за мөн одоо бусад одоо зорилт тийм одоо тэмцээн урданд тогтмол байнга явагдана. Спорт өдөрлөг 2017 гала тоглолтын үеэр дүүргийнхээ спортын шилдэгүүдийг шалгаруулж өсвөрийн шгшээ багийн тамирчид үзүүлэх тоглолтоо сонирхоллоо. Өнгөрсөн жилийн тэмцээнүүдэд баг тамирчтай амжилттай сайн бэлтгэн оролцуулсан багц тасгалжуулагч нарт 1 сарын мөнгө урамшуул олгож засаг даргын хүндэт өргөмжлөлөөр пара хөнгө атлетикийн тамирчин Баяр Наран, Баяр Даваа, пара жодо охин тамирчин Даваа Давг, Туяа Цэцэг, Ганбат, 1-р хорооны иргэн Наран Туяа, Инхот, Довчоо нарыг дүүргийн хөдөлмөрийн алдар медалаар 6-р хорооны иргэн Инх Туяа, Уран Цэцэг, Нэргүй нарыг хүндэт тэмдгээр 6-р хорооны иргэн Одон Цэцэг, Нандин Цэцэг, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал Чандман Одонгоор 6-р хорооны иргэн Банзарагч нарыг биеийн тамирын спортын газрын дээд шагнал хүндэт тэмдгээр Чингэлтэй дүүргийн засаг дарга Эрдэнэт, засаг даргын хамгийн газрын дарга Дамцаг Дорж нарыг шагналаа. Чингэлтэй дүүргийн шилдэг спортын хамтлагаар 5-р сургуулийн тэмүүлэл спортын хамтлаг, шилдэг арга зүйчээр 19-р хорооны согоод хамтлагийн арга зүйч Уран тогс, шилдэг биеийн тамирын багшаар 5-р сургуулийн биеийн тамирын багш Батболор, шилдэг сургуулиар Чингэлтэй дүүргийн 72, 50, 57 сургуулиуд шилдэг хороодоор Чингэлтэй дүүргийн 6, 19, 1-р хороо тус шалгарлаа.